За юу байцгаана бамбарнууд минь. Нөгөө Facebook болон YouTube дээр дараагийн киногоор аль киног үзмээр байна гэж санал авсан манайхан санаж байгаа штэ тий. Тэр санал асуулганд өмнөх жил хийгдээд энэ жил аль бие ёсоор кино театруудаар гарч нэлээд шуугуулад байгаа Өмнөд Солонгос улсын Noise нэртэй кино тасархай төрүүлсэн тул оруулахад бэлэн боллоо. Мэдээж Япон кино үзхийг хүсэж байгаа бамбарнуудыг ойлгож байгаа шүү. За төвчээртэй үлдээж байгаарай. За тэгээд олон юм ярилгүй 2024 онд хийгдсэн дөнгөж сая Монгол кино театруудаас буусан Өмнөд Солонгос улсын Noise нэртэй кино руугаа орцгоё. Мэдээж киног улам амттай болгохын тулд шаржигнсан бэлслэг буюу Cheetos-оо бэлдэж байгаад үзээрэй. Аль бие ёсны дистрибьютор Nano International. Амьдралыг адил явдалтай болгоход найз хэрэгтэй. Найзтай гараа сунг. Cheetos. Нэгэн бүсгүй гэрийнхаа таазаар битүү дуу тусгаарлагдах хавтан нааж дуусгаад дээрээс нь юм төчгнөх чимээ сонсогдоод л байдаг. Мань нөхөр камера гаргаж ирээд баталгаажуулаад бичиж байхад шүтээ хавирч бөөмөд байлаар чимээ сонсогдохтой зэрэгцэн гинтэл хаалганых нь хонх дуурч эхэлнэ. Нуцаа авахд хинч байхгүй байх ба гинтэл тогондасарч дахиад л дээрээс нь юм төчгнөж эхэлснээ камерт нь эвгүй зүйл харагдсанаар кино маань эхэлнэ. Манай киноны гол дүр болох чуян сонсголын бэрхшээлтэй тул сонсголын аппаратаа зөөхгүй бол баарг л юм сонсох боломжгүй. Ажил дээр байх гинтэл цагдаагаас дуудлага ярих ба дүүжүүийн ажилдаа ярилгүй 4 хонсон гих мэдээлэл ирснээр манай хүн шууд гэрлүүгээ очиж шалгахаар болдог. Манай хүн өөрөө дүүгээсээ тусдаа буюу ажлынхаа дотуур байранд байрлан ажилладаг тул шууд гэртээ ярин шалгахтал хаалга дээр нь жоохон чимээгүй очихж болохгүй юу хэмээн цаас бичээд наасан байхан тэр. Манай жуян ч юм бодлогүй өнөөхийг нь хуулж аваад кодо хийгээд гэрлүүгээ ортол битүү дуу тусгаарлах хавтан наачсан нэлээд дэлбэрчгсэн л байж байдаг. Манай хүн ч дүүрүүгээ залгахтал мэдээж л утсан унтраастай байх ба кадр солигдож өмнөх үеийг харуулна. Энэ гэртээ дүүтэйгээ хамтдаа амьдардаг байхад дүүн байнга л дээд айл арай л их төчгнөх юм аа гэдэл уурлаад байдаг байсан ч манай хүн сонсголын бэрхшээлтэй тул юу ч анзаардаггүй л байж. Нүүл явдал одоо үедээ буцаж ирэхэд манай жүүи дүүгийнхээ ажил дээр нэрэн хамт ажилдаг нэг менежертэй нь уулзахад өнөөх нь харин тийм ээ танаа дүү чинь 4 хоног ажилдаа ирээгүй. Нуцсан ч болохгүй байлээ. Хамгийн сүүлд манай дээд айл намайг амраахгүй байна гэдэл уурлаад байдаг байсан л гэн. Манай хүн ч тэр менежерт нуцаа үлдээгээ дүүгээс минь сураг гаруул хэлээрэ гэдэл яваад өгнө. Гэртээ ирэн дүүгийнхээ өрөөг шалгахтал ягаад ч юм цүнх болон гар утсаа гэртээ үлдээсэн байх ба шалан дээр нь юу мэдэгдэхгүй нэг балиар том толб харагддаг. Удалгүй хонхон дугарснаар хаалгаа найтэл нэлээд крипи бүр яг нэг ядаргаанд орчихсон мэт царайтай залуу. Чи их чинь юм уу? Би яг доорч нь амьдэрдیں۔ Танах орой үдчээр чимээ гаргахаа болж болохгүй юу? Би нэх олон сануулахгүй шүү. Бүр болохгүй бол би надад амийг чинь задлаад хайчихсан шүү гэдэл их л эвгүй хэлцгээд л яваад өгдөг. Нөгөө хаалган дээр нь цааснаагаа дээр нь юм бичээд үлдээсэн нөхөр энэ л юм шиг байлаа. Ашгүй дүүгийнхаа утсыг асаагаад нээх гэтэл мэдээж л кодыг нь мэддэггүй. Маргааш нь гараад байрныхаа харуул ахаас дүүгээ асуутал нэрээ сүүлийн үед дүү чинь харагдаагүй шүү. Дээд айл нь арай л их төчгнээд байна гэдэл надад хэд хэд удаа хэлж байсан. Гэхдээ магадгүй нөгөө 604 тоотод болсон эвгүй зүйлээс болсон байхаа гэхэд манай хүн шууд юу вэ 604 тоот яасан тэр чин манайх штэ гэхэд харуулах хэдэн сарын өмнө гэдэл яг ярих гэж байхад өөр нэгэн оршин суугч орж ирээд аха подволоос өмхийн үнэртэй дээ штэ гэдэл дагуулад яваад өгдөг. Манай жуйонч дагаад явах ба подвол нь бүтэн 10 жилийн турш бөөн хогоор дурчсан бүр хинч ордоггүй нөл өмхийн үнэрцэн давхар л байхан тэр. Энийгээ цэвэрлэхгүй мүү энэ төр гэдэл урлаж байхад байрны эзэн хүүхэн гарч ирээд оршин суугчдын нийлүүлдэг мөнгөөр энийг цэвэрлэж хүрнэ гэж бодоо юу. Эсвэл би өөрөөсөө мөнгө гаргаад энэ давхрыг цэвэрлүүлэх ёстой юм уу гэдэл тас цагнаад шууд харуулахыг аваад гараад явчихдаг. Маргааш нь ч болж манай хүн дарагтайгаа уулзсан би төр чүлээ авъя дүүгээ олох хэрэгтэй байна гэхэд мэдээж л дарга нь өглөж эхлэх ба манай хүн шууд сонсголын аппаратаа унтраагаад утасныхаа аудиог сонсон текст болгож хувиргадаг аппликейшнаа нэгээд л суучихдаг. Ажлаасаа гараад гэртээ иртэл дахиад л бөөн чимээгүй бай дууга багсаг инээтерэ гэсэн уурсан текст биччихсэн цаас наачсан л байхан тэр. Манай хүн ч гайтай гаж нөхөр вэ гэж бодоод цаасыг нь хуулж хайчгаад гэртээ ортол цаана нэг хүн шиг зүйл зогсож харагдана. Гэртээ ороод дүүгийнхаа хувцсны шкафыг үзтэл өөрийнх нь төрсөн өдөр зориулсан бэлдсэн бэлэг болох хамаагүй дэвшилтэт технологитой сонсголын аппарат байхан тэр. Энэ нь утастайгаа Bluetooth-ээр хүртэл холбогддог ба дүүгийнхаа бичээд үлдээсэн яриаг сонстол та ингэж их ажилдаг ч гэсэн ядаж төрсөн өдрөөрөө гэртээ ирнэ биз дээ. Баярын минь түргий ихжээ. Би таны дуртай хоолыг дуртай Cheetos-тай чинь хамт бэлтжигсэн шүү л гэсэн байдаг. Бидний хамгийн сайн мэддэг хамгийн дуртай Lay's Chips-ыг оруулж ирдэг Nano International компани аль бие ёсны эрхтэйгээр нь оруулж ирдэг Cheetos нь алдарт PepsiCo компани бүтээгдэхүүн бөгөөд үндсэн орцсон Эрдэнэ шишийн гурил. Cheetos нь янзтай амттайгаас гадна таны эрчүүчийг сэлбэх тул манай бамбарнууд улаан лойлтой, бяслагтай, гахаа мах бяслагтай төрлүүдээс
нь дуртайгаа сонгон өөрт хамгийн ойр байрлах сүлжээ дэлгүүр болон супермаркетуудаас аваад кино товчлоо бүр амттайгаар нь үзээрэй. За. Шаржгансан бэслэг Cheetos. Хөөхий өчнөө хоноод мууччихсан ч гэсэн дүүгийнхаа бэлдсэн хоол болон тортыг нь гаргаж ирээ сууж байтал тортон дээр нь 10 буюу өөрийнхөө төрсөн өдрийг хараад юмыг яаж мэдхүүгээ дүүгийнхаа утсанд хийтэл код нь шууд тайлагддаг. Шууд хамгийн сүүлд ярьсан дугаарлуун залхтал утас нь унтраалтай байсан тул шууд эргүүлээ заавал залгаарай гэж мессеж өчээд үлдээдэг. Мөн утасны дэлгэцэн дээр нь чимээг нь бичиж аваад баримт болго хэмээн тэмдэглээд үлдээсэн байсан тул шууд рекорд руу ороод шин сонсголын аппаратаа Bluetooth-ээр нь холбож байгаад л сонстол дүүгийнхаа өмнө нь байнга сонсоод байсан дээд айлынхаа түчигнэнийг одоо л нэг сонсож чаддаг. Усанд орчхоод сонсголын аппаратаа дөнгөж зүйтэл гинтэл хонхон дугарснаа цаанаас нь ихчээ би байна хаалгаа онгоолгоорой гэж дуугархад манай хүн баярлаад л онгоолгох гэж байснаа гинтэл нэг зүйлийг анзаардаг. Дүүнд гэрийнхаа хаалганы кодыг мэдчихэж яагаад тогшоод байгаа бол гээл гайхаж байтал шүд хаврах хаалга самардах байлаар дуунууд сонсогдож эхлэх ба ашгүй энэ нь зүүд байсан болж таардаг. Маргааш өглөө нь болоход дүүгийнх нь ажлын өнөө залуу ирэн найз залуу байсан гэдгээ хэлснээр манай хоёр хамтдаа дүүг нь хайхаар болно. Энэ үеэр ашгүй дүүгийнх нь утас руу хамгийн сүүлд ярьсан хүн нь залгаснаар гялс очиж уулзвал энэ байрыг нь зарсан үл хөдлөхийн газрын ажилтан болж таардаг. Дүү нь алга болохоос өмнө хэд хэдэн удаа ярин манай энэ авсан байранд хүн энтер өгч байсан уу гэж асуугаад байсан гэх ба тухайн ажилтанд бүр цаашлан мэдээлэл өгөхөд яг манай хүний одоогийн гэр буюу 604 тоотод дүүтэйгээ хамт худалдаж авахаас хэдхэн сарын өмнө нэгэн эмэгтэй амьдардаг байсан ч бас л бөөн дуу чимээний гомдол гаргаж сүүлдээ бүр сүнс харсан инээтерэ гэж байгаад л нэг өдөр өөрийгөө боомлон өнгөрсөн л гэн. Хүмүүс тэрийг нь мэдэх үед өчнөө хоног гэртээ тэр байдалтайгаа байгаад бүр өмхөрч гсэн байсан л гэдэг. Тэндээсээ гарan дүүгийнхаа найз залуутай хамт гэртээ ирэхэд энэ удаад бүр 2 цаас хаалган дээр нь наачсан байх ба тэрэн дээр нь дахиад би хэлэхгүй шүү дараагийн удаа алан шүү өнтер гэдэл бүр хүчтэй занал хийсэн зүйлс бичсэн байхан тэр. Мань хоёр дүүгийнхэн зурагтай тараах материал бэлдэж байгаа цагтаагаас залгаснаа танах отхон нэлээд удаж байгаа тул ганцхан үндсэн орц гарц дээрээ л камертай байлээ. Тэр камерыг нь бүтэн шалгасан гэвч танад огт харагдахгүй байна лээ. Хотгоны гадуур ойр хавийн камеруудыг ч үзсэн огт хотгоноосоо гарч харагдаагүй байна лээ гэх тэр. Манай хүнч бүр гайхан тэгвэл энэ манай доод айлын тэр намайг занал хийлээд байгаа залуу холбоотой юм биш үү гэхэд цагдаа нь бид нар шалгасан юу ч олдоогүй гэж шууд утсаа тасалчихдаг. Дүүгээ хайж ан гих цаасаа хөвлөж дуусчаа дүүгийнх нь найз залуу гарах гэхэд бас л өнөө доод айлын залуу нь үүдэнд нь ирснэ дүүгийнх нь найз залуу уулзтал өнөө гажиг царайгаараа цоо ширтэж байснаа би өнөөдөр яг сүүлийн удаа маш эвтэхнэр гуй чимээгээ болоод өгөөрэй за гэж нэг л зэвүүнээр хэлчгээд л яваад өгдөг. Дүүгийнх нь найз залууч манай хүнд та болгоомжтой байхгүй бол энэ гажиг нөхөр сая гартаа нэг юм барьчихсан байсан шүү гэж хэлэх ба нэрэл нөгөө залуу нь асар том хутга барьчихсан л явж байхан тэр. Манай хүн ч оройгоор нөгөө цааснуудаа тараахаар гартал нэг хүүхэд байрны подол руу гүлэрч байгаад л яваад өгөх ба байрны нэг ихчтэй таарад жаал юм арин суудаг. Өнөө их чинь дүүд чинь харамсалтай байна. Олдно гэж найдаж байна. Энтэр гиснэ уг нь би тусламаар л байна. Гэхдээ энэ байрны эзэн ийм юмд огт оролцохыг зөвшөөрдөг юм аа. Хүн өгсөн алга болсон зэрэг хил ам гарвал мэдээж байрны үн ханшинж буураад мөн одоо дахин төлөвлөлтөнд орох гээд байгаа тул нэрээдүйн борлуулалтанд нь нөлөөлнө гээд иймэрхүү хил амыг шууд нуугаад байдیں۔ Энэ байрны ахин төлөвлөлтөнд орох уулзалт нөгөөдөр болно. Хэрвээ тэр нь цуслагдвал цаад эзэн авгаач нь боож өхөн шүү. Болгоомжтой байгаарай л гэн. Манай хүнч гэртээ ороод байж байтал гинтэл хаалганыхын төгжeen дугран онгоход дүү нь орж ирэх ба нэлээд ядарчихсан шинжтэй. Нөө ихчээ та ирчихсэн юм уу гэснээ шууд л өрөөрүүгээ яваад орчихно. Манай жуйонч гайхан араас нь ороход өрөөндөө байдаг ба гинтэл том өрөөндөө өөрийгөө дүүжилсэн байдалтай харагдахад ашгүй дахиад нэг муухай зүуднээсээ сэрхэн тэр. Сонсголын төхөөрөмжнийхэн цэник дуусаж байсан тул чихнээсээ салгаж аваад кейсэнд нь хийчгээд хальт юм идэхээр галтаагаараа ороход өнөө ойр орчимд нь хүн ярихад тэрийг нь мэдрээ текстээр гаргаж ирдэг утасны аппликейшнээр нь ажиллаж эхлэх ба бөөн л ойлгомжгүй алдаатай гэмээр үгнүүд гаргаад л эхлэхэд 누구야?
Нүглөө болоход өмнөх шөнө харсан зүйлсээс айн унтаж чадлагүй шүнжэнгөө зомбир цуусан манай жуян гадагшаа гарахад бөөн цагтаа сэргийлэх болчихсон байх ба энэ нь мэдээж л нөгөө гажиг гэмээр доод айлын залуу нь өгсөн байх нь тэр. Энэ цагтаад наадах чинь намайг занал хийлээд байсан манай доод айлын залуу мөн байна. Манай дүү гэрт нь байж магадгүй хайлгаад өгөөч гэхэд цагдаагийн станцаар нь гэрт нь юу ч алгаа л гэн. Дахиад сайн шалгаад өгөлдөө гэж уурлаж байхад өнөө байрны эзэн авгаа өөр хідэн хүүхнүүдтэй ирснэ. Балаа юм яриха болооч дүү чинь өөрөө зүгээр л өөр тийшээ явчихсан юм биш үү? Юу хулгай энтер гэд яриад байгаа. Нэгчдүү хоёр хоёулаа галзуу юм байх та гэж байрандаа огт хэр халдаалгүй манай хүн лөө шууд дайрч гарна. Манай хүн ч өмнөх шөнө таарсан байрны эгч буюу 804 тоотын эгчийн гэрт ороход охин нь ардуур нь гүөхөд өнөө эгч манай охин байгаамаа хөөхөн байгаа зэлгээд. Манай хүн ч ер нь энэ байр нэг л биш байна. Та мэдэх зүйлсээ надад хэлээч гэснээр энэ 804 тоотын эгч нэгэн зураг гаргаж ирээд өөрийн мэдэх зүйлсээ хэлж өгдөг. Хэдэн жилийн өмнө хуучин байрны эзэн эмэгтэй нь яг одоогийн манай хүний амьдарч буй 604 тоотын дээр мөн яг одоогийн энэ байрны эгчийн доод давхарт буюу 7 давхрын 704 тоотод амьдардаг байсан ба энэ байрны эгч рүү байнга л хүүхэд чинь чанга гүйж түчгнэх юмаа гэж уурладаг байж. Нэг өдөр тэр байрны эзэн эмэгтэй нь бүр уурлан таазаа юмар нүдэж байхад яг доор нь амьдардаг байсан буюу одоогийн манай хүний амьдарч буй 604 тоотын залуу бас л чимээгээ болооч хэмээн уурлан яг л нэг юмд товстуулчихсан шинжтэй гэрт нь ороод шууд л алхаар нүдэж алаад зүхтагаад алга болсон гэд. Харин тэр байрны хуучин эзэн эмэгтэй нь хүмүүсээс тусламжгүй өхөх хүртлээ яг л одоо хаа нэг сонсогдоод байгаа шиг шүдэ муухай хавраад бас хан шалаа нүдсээр байгаад л өгсөн гэснээ өчигдөр шин танаа доод давхрын нөгөө гажигдуу залуу өнгөрөхөд энэ алуурчин залуу алсан байж магадгүй шүү. Тэр залуу одоо болтол бүр огт олдоогүй гэж мэдээлэл юм шиг ховч юм шиг зүйлс манай хүнд хэлж өгдөг. Энэ аимшигтай хэргийн тухай оршин суугчид нь байрны үнэ унгаахгүй гэж чимээгүй өнгөрсөн л гэн. Зэ манайхан бөөн давхар яриад жоохон төөрөлдөж байгаа бах те. Тэгэхээр энийг гяс маш энгийнээр тайлбарлаад өгье. Энэ байрны эгч бол анханасаа л яг 804 тооттой амьдардаг байсан. Харин манай хүний яг одоо амьдарч буй 604 тоотод байсан нэг залуу нь элдв чимээ энтер гэж ууралсаар байгаад яг дээрээ буюу 704 тоотод амьдардаг байсан байрныхаа хуучин эзнээ алсан. Мөн энэ алуурчин залуу нь хүн алаа зугцсны дараагаар өөр нэгэн залуухан эмэгтэй энэ 604 тоотод орсон ч бас л бүүн чимээ энтер гэж гомдол гаргасаар байгаад нэг л өдөр өөрийгөө бомлоод өнгөрсөн. Зэг sorry манайхан дундуур нь уламжлалт ясаараа гэс нэг юм дээр санал авчээ. Энэ киноны эвгүй цочоодаг хэсгүүдийг оруулахдаа тоорон доор нь цочоош магадгүй шүү гэд бичээд байгаа штэ тий. Энийг нь зарим хүмүүс нь болохоор гой цочмоор байна наатаха болчихлоо гэд зарим нь харин ингээд анхааруулсан чинь гой тухтай юм байна л гэдэг байгаа. Тэгэхээр манайхан энэ цочоош магадгүй шүү гэдэг бичиг яг хэрэгтэй юу эсвэл хэрэггүй юу гэдгийг энэ бичлэгний доор комментоор бичээд өгөөрэй за. Тэрнээс нь харж байгаа дараагийн бичлэгээс ихсүүлээд оруулах уу үгүй юу гэдгээ шийдэх юм шүү. Зэг буцаад кинонд орцгоё. Манай хүнч бүр гайхан юу бөө шхонзонгийн сүлжээвэ те гэснэ тэгвэл одоо яг манай дээр 704 тоотод ямар хүн амьдэрдэг. Бас л байнга л оройгоор түчгнэх юм а гэхэд энэ байрны эгч нь юу вэ тэр байранд чинь саяны миний хэлсэн байрны хуучин эзэн өгснээс хойш огт эзэнгүй байгаа штэ л гэх юм тэр. Мэдээж л манай жуян шууд шок. 804 тоотын байрны эгчтэй жаал юм ярьж байгаа доош буугаад гэртээ орох гэтэл хаалхан дээр нь бүр үзүүртэй зүйлээр жуян гэд манай хүний нэрийг бичсэн байдаг. Нэн нь мэдээж өнгөрсөн шөнө доод айлынхан залуу нь өгөхөөс өмнө нөгөө том гутгаараа бичээд л явсан юм байна лээ. Маргааш нь чуулж манай хүнийг дүүгээ хайж байна гэх тараах материалаа тарааж байхад байрны эзэн эмэгтэй нь нөгөө ахин төлөвлөлтөнд орох уулзалт дээрээ хідүүлээ энэ хуучин байшингаа хотоор ахин төлөвлөлтөнд оруулаад шин сайхан байртай болцгоё. Бөөндөө хамтдаа нэг санаа бодолтой байвал болохгүй зүйлс гэж үгүй эдэргээд сүрхий юм яриад л байж байхад манай хүний хэвлэж тараас нь дүүгийнх нь алга болсон гэх зарын хуудсууд шалаар нэг хөглөрч харагдана. Нүүнд нь уурсан манай жуян шууд л гүйж очоод микрофоныг нь булааж аваад манай дүү алга болоод өчнөө хонож байхад та нарт огт хамаагүй юу те байраа ахин төлөвлөлтөнд оруулах чинь хүний амнаас илүү чухал байгаа мó те гэж орилоход мэдээж л байрны эзэн авгаа шууд л очоод үстэлцээд л авдаг. Ашгүй энэ үеэр дүүгийнх нь найз залуу ирэн салгахад байрны эзэн авгаа манай хүнтэй үстэлцэж байхдаа сонсголынхын аппаратыг нь зулхааж аваад манай хүнийг сонсголын асуудалтай гэдгийг нь санаандгүй мэдчихэн тэр. Манай жуянч жаахан тайвшран дүүгийнхаа найз залуутай сууж байхдаа өнөө 804 тоотын байрны эгчин хэлсэн алуурчин залуу бол манай дүүг аваа явуучих шиг боллоо. Гэхдээ хяналтын камеруудад байрнаас гарсан гэх ох дүрс байхгүй байна гэхлээр энэ хавьдал байх ёстой гэхэд дүүгийнх нь найз залуу тэр өмнө нь гарсан аллахын тухай олсон мэдээллүүдээ хуваалцдаг. 704 тоотод байсан үхсэн гэгдэх байрны хуучин эзэн эмэгтэй бие нь
огт олдоогүй. Мөн доор нь амьдардаг байсан тэр алуурчин залуугийн хамгийн сүүлд камерт бичигдсэн дүрс нь энэ л юм байна лээ гэ тэр алуурчин залуугийн зургийг үзүүлдэг. Ингэснээр манай Жуёны дүү байрны хуучин эзэн эмэгтэй. Тэгээ тэр алуурчин залуугаад аль нь ч огт олдоогүй. Нотгоноос гарсан гэх мэдээлж байхгүй тул энд л байх магадлал хамгийн өндөр гэд манай хоёр шууд л нөгөө балиар өмхий подволын өрөө рүү орохоор зориглоно. Түгжээг нь шууд тастаад хамраа тас чимхэд л ороход бүх байрнуудыг холбосон маш том подвол байх ба цааш явхад зам нь хоёр салсан байх тул манай хоёр салж явахаар болдог. Манай Жуён цааш ганцаараа салан явтал газарт нэг зургийн дэвтэр байх ба нээгээд харвал нээж, аав, игч, би гэх хөөрхөн жоохон хүүхдийн зургийн дэвтэр шиг харагдсанаа. Цааш эргүүлтэл машин дотор гэр бүлээрээ явж байснаа осолдоод нээж аав нь өхөж буй харагдах ба энэ нь манай Жуёны амьдралд яг л болсон зүйлс нь байж таардаг. Манай Жуён ч зочин босоо дэвтрийг ахиад тартал юу ч зураагүй хов хосон л байхан тэр. Энэ үеэр дүүгийнхэн найз залуу гарч идэнгээ барин нэгэн камер асаагаад бичиж явтал газан плетэг энтергээд яг л энд нь хүн байсан мэт харагдах ба өнөө дээд айлынхаа эмэгтэйг алсан гэх алуурчин залуу яг дүрээрээ цаашаа хараад хэвтэж байдаг. Мань залууч гайхан ойрттол алуурчны толгой нөнхрөөд ирэх ба манай залуу яг л нэг юмд ховстуулж байгаа мэт харагдана. Манай Жуён ч хөөрхи юм сайн сонсож чадахгүй тул нэгэн микрофон барин явж байтал нэг сонин муухай хягтнах чимээ сонсогдсноо дүүгийнхэн найз залуу гарч ирснээр шууд л дайраад манай Жуёныг алах гээд богоод л эхлэхэн тэр. Манай хүн ч нэг чулуу аваад өнөө залууг цохиж унгаагаа цааш зүхтэн подголынхан цонхоор зүхтах гэж оролдоод яг буцаа татагдаад орох гэж байхад ашгүй өнөө байрных нь эзэн авгаа гарч ирснээр манай хүнийг аварч чаддаг. Манай хүнтэй алалцаад байдаг мөртлөө тусалсан шалтгаан нь энэ байрны эзэн авгаан хүүхэд нь бас яг манай хүн шиг төрөлхийн сонсголын асуудалтай айл юм байна лээ. Өмнө нь нөгөө өсөлтцээд манай хүний аппаратыг хараад яг тийм асуудалтай гэдгийг нь мэдсэн учраас тусалсан л юм шиг байгаа. Байрны эзэн авгаач хүүхэд рүүгээ сонсголын аппаратаа бас хаашаа хийчихсэн юм бэ гэснээр манай хүнд чи ер нь тэнд юу хийж явсан юм? Бас араас чинь хэн татаад байсан юм? Би цагдаа дуутчихсан тэд нар шалгаж байгаа шүү л гэн. Манай хүн ч баярлаа хэмээн хэлснэ. Нэрээ яагаад энэ байранд хоёрхан хүүхэд байдیں۔ 804 тоотын байрны эгчийн хүүхэд. Тэгээд танай хүүхэд гээд хоёрхан л хүүхэд харлаа. Гэхэд байрны эзэн авгаа юу вэ тэр 804 тоотын хүүхний хүүхэд чинь хэдэн жилийн өмнө гадаа тоглож байгаад машин дайруулаад өгчихсэн штэ л гэснээ хүүхдийнхаа сонсголын аппаратыг хаагаад цааш явхад мэдээж л манай хүн бүр юу ч ойлгохоо байгаад шокроод л үлддэг. Бүр гайхаад гөлийгөө сууж байхад байрны эзэн авгаагийн хүүхэд нь ирснээр манай хүний аппаратыг чихнээс нь автал 0 цус болчихсон байх ба тэр хүүхэд өөрийнхөө сонсголын аппаратаа карманда нууснаа харуулснаа дохионы хэлээр та сонсох эсгүй зүйлээ сонссон болохоор ингэж байгаа. Та дахиад тийшээ очоод дахиад энэ зүйл сонсвол удахгүй өхөн шүү гэхэд манай хүн чи ч бас энэ подолоос тэр муухай хятнах дууг сонссон юм уу? Би дүүгээ хайж байгаамаа гэхэд өнөө хүүхэд зүгээр л дахиж тийшээ битгий ороо л гэнэ. Удалгүй манай хүн гараад нөгөө подолын зүг очиход хөөхи дүүг нь хамтдаа хайж байсан дүүгийнх нь найз залуу өнгөрсөн байдалтай олдсон байдаг. Мөрдөгчөнч манай хүнийг машиндаа оруулснаа энэ өнгөрсөн залуугийн камер нь нэвтэрсэн ч бичсэн дүрснүүд нь автоматар утас руу блютуутээр хадгалагдаж байсан байна лээ. Утаснаас нь бичсэн дүрснүүдийг нь харахад та хоёроос гадна өөр хүн байгаа мэт харагдсан. Гэхдээ чи дүүгээ хайна гэд энэ залууг дагуулаад тийшээ орсон юм бол энэ залуугийн өхөл чи ч гэсэн буруутай штэ гэдэл загнаж гарна. Манай хүн ч цагдаа нарыг явуулж байгаад нөгөө гарч ирсэн цонхороо ахин подол руу ороод нэгэн төмөр хаалгыг онгойлгоод өөрийнхөө шалгаж чадаагүй газрыг шалгахаар цааш явтал шалан дээрээс дүүгийнхаа камерыг олсон ч бүр асах боломжгүйгээр эвдэрсэн байхан тэр. Мөрдөгчин хэлснээр утас руу дүрсэн шууд хуулагддаг гэдгийг санаад шууд дүүгийнхаа утсыг гаргаж ирээд camcorder гэх аппликейшнийг нь олж ороод хамгийн сүүлийн дүрсийг нь үзснээр энэ бүх ойлгомжгүй зүйлсийн ард яг хэн байгаа мөн яг юу болоод байгаа тухай хэдүүлээ хөдлөшгүй үнэнг олж мэднэ. Нөөг бичлэгт нь дүүн гэртээ байхад бас л дээрээс нь нөгөө пижигнэг чимээ гарахад одоо л би баримтжуулж авна гэд камера бариад дээшээгээ гарсан чимээг нь дагаж явсаар байгаад 804 тоот буюу нөгөө манай хүнд их сайхан хандаад байдаг байрны эгчийн байр руу ортол том өрөөндөө бөөнл дөргил чичиргээ өгдөг төхөөрөмжүүд болон маш том спикер заалгаа тавьчихсан байх ба байрны эгч өөрөө хажууд өрөөндөө хоосон сандал руу харчихсан битгий санаа зовоо миний охин хоёуланг нь одоо хэн ч өвтгөж чадахгүй. Нээж нь энэ дүүр охинтойгоо амьдран за хажууд айлын хүүхэн миний охинд ядаргаатай санагдаад байна гэж үү? За ээж нь ойлголоо. Ээж нь яг л доод айлын хүүхэн шиг алаад өгье за. Ингээд ярилцсан сууж байх ба дүүн үүнийг хараад айн зүгтахтаа энэ галзууч юм шиг худлаад үргэлсгсэн байрны эгчэд баригдаад толгоороо цохиулаад ухаалдаад унсан байдаг. Ерөнхийд нь базаад ярил энэ 804 тоотын буюу манай хүнд их л сайхан хандаад байсан байрны эгч яагаад ийм
ийм зүйлс хийгээд байгаа вэ гэвэл хэдэн жилийн өмнө өнгөрсөн өөрийнхөө охиныг өгснэг мэддэгч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тийм ч учраас энэ байр нь хэрвээ ахин төлөвлөлтөнд ороод нураагдвал ахиж охинтойгоо уулзаж чадахгүй гэж айдаг. Тиймээс л албаар ийм олон чичиргээ дөргөө өгдөг төхөөрөмж болон том хөгжмүүд холбод залгаад чичиргээ дөргөөноос гадна юм нүдэрч бөөмөж чимээ доод айлууд руугаа гаргаад байсан байдаг. Тийм л учраас бусад хажууд айлууд нь зүгээр мөртлөө яг л энэ 504, 604, 704 гих дээд доод айлуудад нь л энэ чимээ байнга сонсогдож хоорондоо маргалдаж зарим нь баараг л галзуураад хүн амны хэрэг хүртэл хийсэн юм байлаа. Мэдээж ийм их хэрэг төвөг гарснаар энэ байрыг нь сонирхож худалдаж авах хүн ч олдохооргүй болж үүнээс нь болж ахин төлөвлөлтөнд орох хүсэлт нь улсаас цуцлагдана. Тэгснээр энэ балаа ихч охиныхоо сүнсээс салалгүй энэ байранда үрд хамт байж болно хэмээн бодсон байдаг. Өнөө алуурчин залууд алуулсан гих 704 тоотын байрны хуучин эзэн ихчийг ч гэсэн үхэхийн наагур хэвтэн юм ч ярьж чадахгүй шүдэ хавраад л тусламжгүйж хан нүдэж байхад энэ ихч ороод гүйцээсэн юм байлээ. Тиймээс энэ гайтай ихчээс гадна энэ муухай шүдэ хавирч бөөмөд чимээ болон юм хятнах чимээ зэрэг нь хөөрхөн хилтэйгээр алуулсан байрны хуучин эзэн ихчийн өшөө сүнсэн л байсан байдаг. Хамаг юмны гол учир нь хамгийн сайхан ааштай мэт харагддаг байсан 804 тоотой ихч. Тэгээд 704 тоотод амьдардаг байжгаад өрөвдөлтөөр алуулсан байрны хуучин эзний өшөө сүнсэн байхан тэр. Манай хүнч бүр шокрон байж байхад гинтэл цаанаас нь ихчээ гих дүүгийнхэн дуу гарснаар гялс очоод харуул нэрэл алга болоод өчнөө хоног олдоогүй дүүн гар хөлөө хөлүүлчихсэн байдалтайгаар хоригдож байхан тэр. Шууд хүлээсийг нь тайлаад одоо зүгээр ихчин ирлээ гээд дүүгээ хөтлөөд яг гарах гэтэл өнөө гайтай гажиг 804 тоотын байрны ихч өөдөөс нухтаад гараад ирдэг. Манай жуёон шууд л орж ирсэн төмөр хаалгаа төгжээ дүүгээ нэг газар нуугаад би саатуулъя тэр хооронд миний дуу зүгт би араас чинь заавал очно гээд л өнөөгчтэй ганцаараа тулхаар болдог. Өнөө галзуу ихч шууд арих ба манай хүн цааш цухтаад нэг ханны цаана ороод нуугдтал бас л нөгөө муухай чимээ сонсогдоод байсан тул сонсголын аппаратаа унтраагаад л ачхна. Гэтэл утсан дээр нь нөгөө аппликейшн шууд галзуу ихчийн инээдийг мэдрээд эхлэхэд өнөөх нь алах хорин гарч ирээд манай хүнийг шууд л алахаар дайрч эхэлдэг. Нилээн ч ноцтолдож байгаад манай хүний дээр нь гараад байдал яг эвгүүтэх гэж байхад өнөөх галзуу ихч манай охин зүгээр гэртээ гүүгээ тоглоход байрны хүмүүс чимээ гаргалаа гэд уурлаад байдаг байсан болохоор л би гадаа гаргаж тоглуулсан. Хэрвээ гэртээ тоглож байсан бол машин дайруулж өгөхгүй байсан. Тийм учраас энэ байрны бүх хүмүүс буруутай. Ингээд л одоо л нэг охиноо өнгөрсөн хүлээн зөвшөөрч байгаа мэт л харагдана. Энэ үеэр гинтэл дээрээс нь нөгөө өрөвдөлтөөр өнгөрсөн байрны хуучин эзний сүнс гарч ирснээр Хамаг юм дуусаж нэгэн сайхан нартай өдөр хонхон дуугаран хаалга нээхэд нэгэн хөөхөн охин байх ба их л найрсгаар би танаа дээр чинь саяхан нүүж ирсэн юм аа. Тантай мэд мэдэх гээд гиснэ та ганцаараа амьдэрд юм уу гэхэд манай жуён нүгүй би дүүтэйгээ хамт амьдэрдэг гэдэл цаашаа харахад дүүн цаана нэнэгээл зогсож харагдана. Харин шинээр ирсэн охинд цаана юу ч харагдахгүй байх ба өнөө охин нэлээд гайхсан царай гаргаснаа. За би аль болох чимээ баг гаргахыг бодноо. Та энийг амтрахын идээрэ гэдэл амттай өгөхөд манай жуён энэ байрлахад бүгд нэг нэгнийгаа сонсдог юм шүү хэмээн хэлснээр кино маань дуустдаг. Нэх амар сүнс сүүдэргээ цочоох гэж хүчлээд байхгүй ч гэсэн бас л эвгүй кино юм шүү те. Тэр тусмаа шүдэ хаврах дуу энэ төр ямар эвгүй байваа бүр. За тэгээд энэ бол үтсэн бүх бамбарнуудаа маш их баярлаа. Дараагийн киногоороо 100k-гийнхаа спешиал болгоо жинхэнэ үзээтэй кино олох та нарын маш их асуусан өнөө Японы Noroide Curse кино орохтул манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Саба дараа л сүсгэлээ сууж байгаарай. Шаржгансан бислэг Cheetos.